хүн амын нягтшил гэж юу вэ? Хүн амын нягтшлыг судлах нь яагаад ач холбогдолтой талаар та бүхэндээ ярив. За энэ дээр эхлээд хүн амын нягтшил гэсэн тодорхойлт байна. Зарим англи үгүүдийг энэ бичсэн байна. За population density is the measurement of population per unit land area буюу нэгж талбайд ногдох хүн амын тог, хүн амын нягтшил гинэ гэсэн юм тодорхойлт байна. За тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр 1 км квадрат талбайд хичнээн хүн амьдарч байна вэ? Хичнээн хүнд ногдох вэ гэдгийг харуулсан энэ үзүүлэлт бол хүн амын нягтшил. Хүн амын нягтшил их байх тусам тухайн газар оронд сөрөг болон эерэг эдийн засгийн болон байгалийн сөрөг болон эерэг үр нөлөөг авчирч байдаг. За тэгэхээр энэ нягтшлыг судалснараа тухайн маш олон зүйл дээр тухайн улс дээр дүгнэлтийг бас хийж болдог юм онцлогтой. Тийм учраас хүн амын газар зүй дээр хүн амын нягтшлыг судалж үздэг. За энэ дээр болохоор гол үгнүүд болохоор density буюу нягтшил гэсэн үг байна. За дараад нь population буюу хүн ам, measurement буюу хэмжигдэхүүн, тоо хэмжээ. За энэ тухайн өгүүлбэрээс шалтгаалаад өөр байдлаар янз бүрийн байдлаар бас хэрэгэлдэг. За per unit буюу нэгж ногдох гэсэн юм үгнүүд байна. За энэ world population density гэсэн юм зураг байна. Арайлын аргыг ашигласан байна. За энэ дээр болохоор хэрвээ ийм өнгөтэй байх юм бол тод хүрэн өнгөтэй байвал хамгийн over буюу 200-аас дээш хүн ам 1 км талбайд амьдарч байна гэсэн юм зургийг үзүүлж байна. Харин ийм шар саарл өнгөтэй байх юм бол тэр газарт нэгээс доош, нэгээс бага хүн амьдардаг гэсэн үг байна. За энэ зургаас ингээ харах юм бол Антарктикт бол нэгээс доошгүй хүн амьдардаг. За Сахарын цөл, за Гренланд, Арал, Канадын хойд хэсэг, за Оросын албаны улсын хойд хэсэг, за Монголын говь за Төвдийн өндөрлөг, за Австралийн цөлүүдэд эдгээр Намибын цөл, ер нь цөлүүдийн зургууд энэ ч баг давхцаж байгаа шиг байна. Атакамын цөл зэрэг газруудад, Арабын цөл зэрэг газруудад бол нэгээс доош хүмүүс амьдардаг гэсэн байна. За харин энэ 200-аас дээш хүмүүс амьдардаг 1 км талбайд 200-аас дээш амьдардаг газрууд нь хаана байна вэ гэхлээр ихэвчлэн далайн эргийн дагуу чиглэг дулаан уур амьсгалтай. За өмнөд хятад, зүүн өмнөд хятадын хэсгээр за мөн бас энэ дээр энтхэг дээр жишээлээ харахад бол нөгөө хоёр том голынх нь хөндийн сав дагуу байна. За тэгээд Европ дээр бол энэ хойд Европ, баруун Европын бүс нутгийн эртнээс одоо хүн ам ихийг төвлөрч сурсан газруудад орж байна.